Тэгэхээр дэлхийд ер нь хоёр төрлийн банк гэдэг. Нэг нь болохоор public bank гэдэг. Энэ болохоор ихэвчлэн төр хариуцдаг. Одоо төр өөрөө зардал өндөртэй л дөө банк маань зардлыг өөрөө гаргадаг. Тэгээд энэ төрхүүд дээр төрж байгаа бүх эмэгтэйчүүдийн хөөг төр бүгдийг аваад хадгалцдаг байхгүй. Тэгээд мөнгөний бүгдийг одоо тэр зардал санхүүгийн төр өөрөө хариуцаад тэгээд дараа нь тэр банкныхаа ирсэн бүх нөгөө хүн цусныхаа ижлээ тайпинг, дархлааныхаа тайпингийг үзчихдэг. Тэгээд дараа нь бэлэн сан байж идэг. Гэтэл иргэн бэд эс хэрэг болох юм бол надтай ажиллагийн тайпингтай үүдэлсэн үү гэдэг ижлээ тайпингаа матч хийдэг. Одоо ингэ тохируулдаг. Тэгээ хайж үзээ за энэ хүнийхээ өөртөө ч хамгийн ижлэг юм байна гэвэл за тэр хүнээсээ би худалдаж авъя гэд иргэн бэ одоо ядгийн тэр банкнаас худалдаж авдаг. Тэгээ өөрийнхөө одоо өмчөнд хэрэгэлдэг. Энэ бол public bank. Family bank гэж хоёр дахь банк нь. Тэр нь болохоор одоо яг бидний үүсгэж байгаа модель. Энэ болохоор иргэн бэ төрөх үедээ үүдэлсээ хадгалуулдаг. Өөрөө мөнгө төлж хадгалуулдаг. Тэгээд тэр эс зөвхөн иргэн бэгийн гэрүүлэл зориулагдана. Өөр тэрийг бусад хүмүүс хэрэглэхгүй. Иргэн бэ яг өөртөө хэрэг болсон үедээ л тэрийг одоо өөрийнхөө гэр бүл үр хүүхдүүд тэдэртээ хэрэглэдэг. Энэ банк бол яг family bank. Зөвхөн өөрөө өөртөө зориулж хадгалж байгаа юм банк байгаа.